За сайн байцгаана уу хүүхдүүд ээ? Сайн байна уу? За өнөөдөр иргэний боловсрол үйл ажиллагааны цагийг өгшин та нартай хамтран өнгөрүүлэх гэж байна. Тэгээд энэ цагийнхаа үйл ажиллагаанд та нарыг маш идэвхтэй оролцсон гэж үзсэн. Итгэлтэй байгаа. За өгшин өөрийгөө танилцуулъя. Би Орхон аймгийн байгалийн ухааны гүнзгийрсэн сургалтын 14-р сургуулийн багш Ариуна. За хичээлтэй бүгдээрээ хамгийн эхлээд энэ хичээлээр баримтлах дэгээ тохирё гэж бодож байна. Миний санал болгож байгаа дэг бол бүх хүүхдүүд тод чанга дуугаар ярих ёстой. Хоёрдугаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлнэ. Ойлгосон. За гуравдугаар болохоор бусдыгаа хүндэтгэлтэйгээр сонсно. Зөвшөөрч байгаа нь гараа өргөөрэй. За баярлалаа. Тэгэхээр өгшин танараас нэг асуулт асууя. Та бүхэн хэн нэгэнд чин сэтгэлээсээ тусалж байсан тохиолдол байгаа юм. Тийм бол түүнийгээ бусдаагаа хуваалцаач. За марл. Би найзаагаа хөрөх гэж явсан. Тэгсэн чинь нэг өгөө ямаад авахаар би бэлсэн аваад юм байна. Тэгээд тэгсэн. Сайхан. Өөр? За. Би жоохон бахтай удамжинд яжсэн ядуу арчин хүмүүсийг хараад их өдөө байсан. Тиймээс би өөрт байсан бүхэн тэр хүмүүс төгсөн. Тийм. Сарас хэлэх юм байна. Өөр? За. Эцэг дөрөв чөлөөтэй хэлсэн дээгээрээ өгдөг. Сайн байна. Тод чанга дуугараарай. За. Нэмийн ирдэг тоглож байгаа уцаа харан би явж үзсэн. Ангийнхан намын ирдэг үү? Ямар сайн хүү вэ? Өөр за. Яны хаа наян нэмээс дандаа гэртэн наян цаана чанга. Би гадаад явсан чинь манай уртын байрны нэгч гурлаад авах гэхээр би өчөөж өссөн. Яста мундаг. Өөр. За бүгдсэн дараагийн асуулт. Өө за нэг хэлээ. Би гадаас өмчөөд тоолж өгсөн гэсэн. Сайн байна штэ. За тэгэхээр бүгдээ ер нь хүн чин сэтгэлээсээ туссан хүүхдүүд ярьлаа. Чин сэтгэлээсээ туслах. Аль эсвэл ямар нэгэн хариу нэхэж, тийм ээ? Ач тус санаж ингэж туслах хоёрт ялгаа бий болов уу? Яагаад гэсэн гараа өглөө. Яагаад тэгж бодсноо хэлэх юм бэ? За. Хамаагүй тусалдаг нэг баатар гэдэг. Харин хариу нэгж тусалдаг хүн тийм сайн биш. Ялгаа гаргаж чадсан уу хүүхдүүд ээ? Та нар ижил бодолтой байна уу? Сайн байна. За тэгвэл өнөөдөр бүгдээрээ чин сэтгэлийн сайхан тусын тухай халуун яриа өрнүүлж. Ингэснээр бид нар дараах зорилгыг анхаална. Нэгдүгээрт маш сайн анхаарах нь чухал. Бусдыг хүндэтгэн сонсох гэдэг дэгээ сайн баримтлаараа өгдөг. За. За өөртөө маш анхааралтай уншина. Өнөөдрийн бидний үйл ажиллагааны зорилго. За зорилгоо хангахын тулд хамгийн эхлээд өгшин та нарт нэг сайхан эхийг уншиж өгье. Анхааралтай сонсорой хүүхдүүд ээ. За энд Шотланд тариачны тухай азуу хувь тавилан өгсөн эхийг уншиж өгье. Билимиг нэртэй ядуу Шотланд тариачин амьдардаг байжээ. Тариачин талбай дээрээ ажиллаж байтал
холгүйхэн орших намгаас аврал ирэн хашгирч бай чимээ сонсогдов гин. Тариач намг руу хар гүйхээр очтол бүсэлхийгээ хүртэл намг чигдсэн хүү. Аврал ирэн хамаг чадлаараа орилж байхын тэр. Тариачин эр хүүг аимшиг түхлээс аварлаа. Маргааш өглөө харин тариачны гэрийн үүдэнд гоёмсог морин тэрэг ир зогслоо. Тэрнээс сайхан хувцсан язгууртан ир бууж ирсэн өнөөх намагт живг шахсан хүүгийн эцэг байв. Язгууртан ир тариачинд хандан та миний хүүгийн амийг аварчээ. Энэ их ач тусыг чинь би яач хариулаад барахгүй. Гэхдээ баг боловч танд тус өрхийг хүсэж байна гэв. Филимийн хэдийгээр ядууч шудраг нэгэн байсан тул ийм их шан харамж авахыг хүсэхгүй байна гэдгээ хэлжээ. Энэ үед тариачны бяцхан хүү язгууртныг анхааран ширтэж байв. Язгууртан эр хүү рүү хараад энэ таны хүү юу гэд тариачин хандан. Би танд нэг зүйлийг санал болгоё. Та хүүг надад даатгачих. Би хүмүүжил боловсролд нь анхаарах болно гэв. Энэ цагаас хойш ядуу тариачны хүү ихэмсэг ноёнтны дэмжлэгээр суралцах болж Лондоны ангаах ухааны их сургуулийг дүүргэжээ. Тэрээр бүр пенцлин гэдэг эмийг нээж дэлхий даяар алдаршсан. Ингэхдээ Александр Филеминг нэрээр түүхэнд бичигджээ. Үүнээс хэдэн жилийн дараа язгууртны хүү сүрээ өвчнөр хүнд өвчлөн үхлийн ирмэгт байхад нь мөнөөх пенцлин л аварсан гэдэг. Тэр язгууртныг хэн байсан гэж бодож байна? Ноён Арандольф Черчилль. Харин түүний хүн хожим хойно Англи улсын ерөнхий сайд болсон Уинстон Черчилль гэдэг хүн байсан. Ихийн утга санаа ойлгомжтой юу хүүхдүүд ээ? Сайн үлдсэн юм. За тэгвэл хүүхдүүдээ. Тариачин эр хүүг аврахаар намаг руу гүйж явахдаа яг юу бодож байсан бол? Тэр хүүг аврахсан гэж үзсэн. Аврах намдаг өөр бодлоо өгтөө нөө. Харин тэр хүүгээ очиж аврахсан гэж үзсэн. Амин зул сайн байна. Өөр за. Тэр хүүг аврах юмсан зориг тавьсан. За. Аврахсан гэдэг зориг тавьсан. Гэн өөр бодол санаатай байна. За. Жинхэнэ өмнө хортон анхаарсан гэж. Зөв сайн байна. Живчихвээ гэж. За. Тат чанга дагаад ирээрээ. Хүүг авралаа бүрэн болно гэж бодсон. Аюун болно гэж. Үргэлжлүүлээ. Өөр баталтай хөхтэй нөө. За тэгвэл
нааш гарч байхдаа хүүгийн сэтгэлд юу бодогдож байсан бол? Би өчгөл яах вэ гэж бодсон. Аав ээж сүндэс мөн. Өчгөхгүй гэж бодсон тийм. Аав ээжээ бодсон. Намайг аврахаар хүн ирж байгаа юм. Дараагийн үргэлжлүүлээрэй. Дараагийн хүн Би өчгөл ар гэрээ хэмээн одоо яах вэ гэж. мундаг сайн хөвгөд. Намайг авахаар заавалгүй ирдэл тараа би ингэ чанга ширж байгаа юм чинь намайг авахаар заавалгүй ирдэл тараа. Тариачин язгууртны тусын тухай сонсоод татгалцсан шалтгааныг та нар юу гэж бодож байна? Бүгдээ орсноор би бүгдээ мөнгөөр заавал авах байхгүй би заавал хийж ачаа авах гэж тийсэн. Сайн байна. Тод чамдаагаар ирээ. Тэр хүү би авсан юм чи эргээ тусан надаа ирэх байх гэж бодсон. Язгууртан ир тариачин тандан тус дэмжлэг үзүүлээ гэхдээ тариачин татгалцсан шалтгааны тухай ярьж байна тийм. За. Би тэрэж шунахгүй байсан болохоор хариу мөнгө авах. Хөөс туслахтай заавал хариу авах хэрэггүй. Дотроо Өөрийгөө биш зөвхөн бусдыг аж аргалт хөрвөн гэж бодсон. өөр бодлоо өгдөг байна. Би бусдын зүйлээр амиа золиолох хэрэгтэй. Яагаад гэвэл хүн гэдэг амьтан галтнаас үнэтэй гэж бодсон. Ямар мундаг хүн. Сайн байна мадлаа. Хүн алтнаас дараагийн асуулт. Язгууртны тариачин хүү хоёрт үзүүлсэн тус дэмжлэгийг та нар хэр зэрэг үн цэнтэй зүйл гэж бодож байна? Маш их үн цэнтэй. Сайн байна. Тэний хүү би тусламжаар яагаад байсан бол шинээр тэрийн мэгнийг байсан бас язгууртны хүн дахид амьд гарахгүй байсан. Өөр Өөртөө маш их үнцэнтэй гэж үзчихээ. За
За тэгвэл энд байгаа хариултуудаас хамгийн чухал нь аль хариулт гэж үзэж байна? Оновчтой. Сайн байна. Энд Мартнаас юу? энэ бол чухал санаа. Өөр. Хүний тусын Болохгүй. өөрсөлөхгүй. Хариу авахгүй яриад л алуу. Аль нь илүү байна? Хариу. За та нар өөрсдийгөө тариачны хүү байжээ гэж бод. Тэгээд язгууртны туслая гэж ярилцаж байгаа. Тариачнд хандан хэлж байгаа үгийг сонсоод тариачны хүү юу бодож зогссон бол Аавыгаа санах байх гэж бодсон ба. юу гэнэ? Аавыгаа санах байх гэж бодсон ба. Тод чанга. Болно шүү дээ тийм үү? Би зөвхөн лайв хийж чаддаг юм. Сайн хөө. Аавыгаа ачиг хариулах боломжтой байсан юм. Өөрт нь итгэл төрсөн. Дэлгэрүүлж Аавыгаа хасаг хаалж чаддаг юм төрсөн. мандаа санаа. Одоо огт хариулаагүй хүмүүс хариулаасай гэж хүсэж байна. Хэрвээ чи тариачны хүү байсан бол язгууртны дэмжлэгээр суралцахтаа хэрхэн суралцах байсан бэ? Амжилтаа Жэнгри сайн сурах байсан. Чингис ямар юм бэ? Сайн сурах. Юу гэрхэмлэх байсан бол за Сайн сурч аавыгаа ачиг ястаа зү. Аавч сайн сэтгэлтэй чи шударгаар хүн тусалдаг хүн болохоор сурч. Атхан төгсөн болдог. За Би сурсан шаарахгүй. зүг. Аавыгаа ачиг ярил аавч шудраг хүн болох юм. Ես нууцч би өчтөр хүмүүсийг бүгдийг авахыг бол би сайн сурчжээ гэж. Сайн байна гэрмаа. За Хүний ээж яа гэж хэлдэг. Тэгээд аавыгаа ачиг заавал гайхалтай. Мэслээ. Ахиртны хэлбэр. би өөртөө зорилго тавьж аавыгаа нэр хүндийг дээш төлнө гэж байна. Ямар гайхалтайсан. Цаан шахараа хөвгтдээ монголчууд бүр эрт дээр үеэс нэгэн зүйр үгийг баян хэлцэж ирснийг та нарт сануулъя. Энэ зүйр үгийн утгыг та нар юу гэж ойлгож байгаагаа илэрхийлээрэй хөвгтдээ. Дэвдэж явхад, хэвлэн явхад тэмээгээр тасалснаас дэвдэж явхад тэвнэр туссан нь дээр. Энэ ямар учиртай зүйл юм бэ? Бидний ярианд ягаад энэ зүйл болж байгаа вэ? Цаархцсан бодоод хариулт өгөөрэй.
том зүйлээ тусснаас яаж явах том зүйлээ туссан нь дээр. Яац. Энэ тэгээ цагаа олсон тус мөн үү? Ямар тусын тухай зүйл гэж ойлгов та нар? Мундаг. Сайн хөө чингүн сайн байна. Харин цагаа олсон бас мөн бахнэ. Тэгэхээр бид нар өнөөдөр хариу нэхээгүй тэгээд цагаа олсон тусын тухай их зөвлөн бодож цаашид эрмэлзэх зүйлээ болох ийм чухал зорилгыг тавьсан билээ. За багш та нарт эргэцүүлэн бодоод хариулах эргэцүүллийн хуудас өгнө. Энэ дээр байгаа даалгаврыг хурдан хугацаанд гүйцэтгээд бусдадаа тайлбарлана. Хэдэн болсон хүмүүс. За одоо бүгдээ. Багштай
баярлалаа. Бууцыг хэлцэж чадаагүй байгаа хүмүүс яраагаараа өстэй хаалцъя. Ерөөсөө өөрсдөө таал би тэг хүүхдээ төсвөр бас аав ээж дээр нөө тэр аав ээж дугаар өгөх би шууд цагаа төсвөр өгсөн. Сайн байна. Өөр? За. Би нэстэ тусалж мөн шар хаан ихгүй яа гэвэл энэ хичээлдээ хүний аймаа атнаас ч үнэтэй болохыг би маш сайн ойлгож авсан юм. Сэнтхэлтэй. Заавал тиймээ хэмээн би техникийн англи санаашаа гараад энэ өгөөжөөний ачаагаанаас би миний нэтлог би дутаа болсон. Дараа надад жаргал дүүр байх болно. Хандаг. Их хоёраа. За гарах гэж байгаа. Үнэхээр би тэрний гараас үтгэж ногоон гэлээ зөөлөө зам болгоно. Ямар сайн. Өөр? Тэгээд авчихсан тод чамд байгаа юм тийм. Төсөв байх хэрүүн их сайн төс биш гэж байна. Харин хүний зов төсөө мэдээ төсгийн төжиг төс. За дараах байгаа нэгээс хасаж ямар байгаа юм бэ? Өнөө жавхад тэрээр үзсэн. Сайн. Өөр? Сара үлээ. За барай хэлцээ байна. Би танайг хаан гэх юм бэ? Би чамайг хичээн хүлээж өгөө гэж. Тэгээд гэрээсээ төрсөн хүүхдэд хэлээ. Хоёрдугаар талбарт би ягаш төвсөн хүн заавал туссан тэр хүн ад зургтай болох би ч гэсэн ад зургтай дүүр байна. Сайн байна. За тэгвэл багш нас танартай сэтгэлээ хаваалцъя. Би ангийнхаа хүүхдүүдийн донд болсон нэг юм яг тэгээд л да. Саяхан манай Орхон аймагт маш их цасарч хонжээ нэг өдөр. Манай сургуулийн ойролцоо хүүхдийн тоглоомын талбай байдаг. Тэр талбайг цэвэрлэдэг үйлчлэгч ихч өдөр бүр сайхан цэвэрлэдэг болохоор манай хүүхдүүд чөлөө цагаар очиж тоглох их дуртай. Цасарсан өдөр манай хүүхдүүд хичээлдээ ирж явахт нь үйлчлэгч ихч цасаа цэвэрлж байгаа харагдсан юм байна. Хичээлээ тараад явж байхад нь өнөөх ихч цасныхаа нэлээд хэсгийг нь арилгаж амжаагүй ядарсан байдлаа зогсож байхад нь манай хөвгүүд очиж туслаад бүх цасыг нь зөөж талбайг цэвэрхэн болгосон. Маргааш нь өнөөх үйлчлэгч ихч ангид ирж манай хөвгүүдэд талархлаа илэрхийлэхдээ хоолойн зангирч нүдэнд нь нөлөөс сэлэлцэж явахыг бид нар анзаарсан. Тэгээ манай хөвгүүд зүгээрээ ихчээ. Бид нар танд зүгээр л тусалсан шүү дээ гэж хэлсэн. Энэ цагаа болсон тус мөн гэж бодож байна уу та нар? Манай хүүхдүүд хариу нэхээгүй та нар юу гэж ойлгож байна? Сайхан сэтгэлтэй гэж ойлгосон. Тэгээд би хөвгүүдтэй баяр талархал өвшүүлээд дандаа хүнд тусаж яваарэ гэдгийг сайн загсан. Тэд ч бас үлээж авсан. Тэр өнөөдөр бид нар чин сэтгэлээсээ хүний сайхан тусын тухай ярилцлаа. Өнөөдрийн энэ иргэний боловсрол үйл ажиллагааны цаг
Та нарт ямар санагдав? Эндээс чухам юу гэлөө ойлгон ухаарч авсан бэ гэдгээ бусдаа дүгнэж хэлэх хэрэгтэй юм. За нэг удаа Миний хэлээр би өөрсдөө харин тэрний наацаар байгаа мэдээсэн. сайн байна. Зөв дүгнэлт хийлээ. Хэлгүүдээ. Хүн туслахын юм сайхан хэлэх байлгасан. Тэгээд бас хүн туслахын нөгөө хүнтэй чадж байгаа туссан хүнтэй чадж байгаа. Сайн байна. Бүх хүүхдэд сэтгэлээрээсэй гэж ярьж байна. Дүгнэлт хийх хэрэгтэй батлаатраа. Хүн төсвөргөл дараа нь өөрт нь авч явах. Харин Хандаг. За. Тэсний чөлөө болсон чинь тиймээс бас Нас сайхан. Чи дахиад хүүхдүүдтэй тод чамдаа тэгээд өгдөө. Бас анхааралтай сонсно гэсэн үг ярьлаа. Тэсний чөлөөтэй тийм үстэй. Ирээд гэсэн тэгээд харин өөртөө тиймээс Сайн байна. За. би тусалж ганцаас тийм хүн тусалж мас ятсан хүмүүс байх спэй гэж бодсон. Шингүнэ. Тэхүү. Энэ ойлгож аваа. Стаавцаж. Хүн туслахад сайн зүйл харин нэхэн муу зүйл. Хариу нэгж туслах нь жинхэнэ тус мөн болов? Биш гэж явж байна. Сайн. За, бүгдээ Хүн чи сэтгэлээсээ туслах нь сайн. Гэхдээ чи сэтгэлээсээ туслах харин нэхэн тийм сайн тус биш гэж боддог. чи зөв гэсэн байна. За. Манай хүүхдэрээ хүн сайхан сэтгэлээр тусалж хариу нэхгүй байхыг харсан баг. Гэхдээ яг энэ тохиолдол их ховор байдаг. Хүмүүс хийхдээ тусалж чад. Чи надад дараа нь юу хөхгүй юм гэж хэлдэг. Бид нар харин танай ангийн хүүхдийг зүгээрээ бид нар танд зүгээр л тусалсан штэ гэж хэлэх нь тэрийн үед маш том арж авална гэсэн. Ястан мандах хэлээ. Баярлалаа ч юм ангир маа. Мандах охин байна. Одоо тод чамд байгаа бүр сайн тий. За. За, мадлаа. Сайн ойлгосон биз дээ. Хүн хариу нэхэх бүсэлрөөтэн боён болдог гэж байна. Сайн байна. Чи зөв ярьсан шүү. За, хамтлаа дахиад хөрөг даа. За. Хүн яг чи сэтгэлээсээ туслах. Хүний дотор авч ярих түгээл өгдөг. Ямар мундаг юм бэ? Хүн өөрөө чи сэтгэлээсээ сайн сэтгэлээр авч туслах юм бол өөрийнхөө зэрэг сэтгэл маш том бэлэг үзүүлдэг. Ямар сайхан. Маш гоё шүү. За тэгвэл хүүхдүүдээ та нар үүнээс хойш насан туршдаа хүний ач холбооны тухай ямар зүйлийг эрхэм чухал гэж дандаа санаж явъя гэж бодож байна.
насан туршдаа би ач тусын талаар ийм л зүйлийг хүмдэж явъя гэсэн санаагаа хэлнэ үү? Ээжийнхээ чи баян заавал Маш сайн. Үс тусдагтай хариу нэхэхгүй чи сэтгэлээсээ тусдаж явъя. Сайн хүн. Олон сайн байна. Сарн чимээ? Сайн. Хурчин зүгтэй. Анхаарал өгчтэй. Огт асуулт хариултад оролцоогүй хүүхдүүд босдоо чин шударгаад би ярилцлагад хараахан оролцож сэтгэлдээ хийж чадсангүй гэсэн. За тэгвэл насан туршдаа яг юу гэх хүндэж явъя гэж бодож байна. Хоёр бодол бодсон суужсэн шүү дээ. Мундаг хөө байна. За. Чи сайн бодсон байх шүү дээ. Тэгэхээр Нэг харин их бүтсэн юм. Зүмүүд бороо юм. Тэрийг л хэлчихсэн шүү дээ. Юу гэж бодчих. Харин хөл мохай. Сайн байна. Өөр. Яг зөвлөсөн. За чанга. Надад туссан томболоо тачиг нэг. Сайн. Чэстэлээсээ тусалж харин гудамжаар явж байгаа хүн бол энерги тадрууж явбал уйдгартай явж байгаа хүн бүр аж авлаа дүүрэн бол Энэ тосон уу? Мөн шүү дээ. Миний төсөлсөн зэний юм сайн бусад хүмүүсийг аж аргалтай болгоно гэж Яцаатай хэрэг. Үсээн болгоёг өвчөөс сэтгэлээс бодсож хариу нэхгүй байх юм бол тэр хүн жинхнээс ааш чадлаа олно гэж. Хүний ач тус мөн тэдрээс үнтэй. Миний хариу нэхгүй тус юунаас ч мэдээ. Насан туршдаа тусдаа хариу нэхгүй. За тэгэхээр хүүхдүүдээ өнөөдрийн энэ үйл ажиллагааны цагаар ойлгосон зүйлээ насан туршдаа хэрэгжүүлж яваарай гэж даалгаврыг бид та нарт өгч байна. Багш их өгсөн даалгаврыг дандаа хэрэгжүүлж яваарай хүүхдүүдээ. Хичээлд анхааралтай сайн оролцсон бүх сурагчдаа маш их баярлалаа. Та нартай байх надад сайхан байсан шүү.